Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хийгдэж байгаа ажлуудаа бол та бүхэн нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан байгаа. 3 дахь өдөр 11 төвд Эрдэнэ сайд иргэдийн асуултанд хариулсан ийм ажлууд бол хийгдсэн. За манай боловсрол шинжилгээ ухааны яам ган төмөр сайд маань санаачилж 100 сургуульд физикийн химийн лабораториуд бол нийлүүлсэн байгаа. Энэ жил дахиад 100 сургуульд нийлүүлнэ. Ингэснээр бид нэр дунд сургууль дээр физик, химийн, байгалийн шинжилгээний хичээлүүд маань самбар шохоо нийлүүлж амаар ярихын зэрэгцээгээр тэрнийг яг бодитойгоор практик дээр нь дадлаг туршлага хийдэг ийм боломжийг бүрдүүлэхэд одоо засгийн газар анхаарч ажиллаж байгаамаа. За нэмж хэлэх зүйл бол өнгөрсөн 7 хоногт бид буян тухайд баригдаж байгаа төрийн орон сууцны корпорацийн шугамар баригдсан байрны хуваарлалтын асуудлыг бол эцэлж ярьсан байгаа. 3 сарын 3-ны өдрөөс эхлээд нэг 10 гаруй хоног хүмүүс одоо онлайн хэлбэрээр энэ байранд орохыг хүсэж байгаа хүмүүс өргөдлөө бөглөж өгөх ёстой. За тэрний дараа шалгаруулалт нь явагдана. За Монголын эдийн засгийн форум гэж бид нар жил болгон хийдэг. Энэ жилийнхийг бид нар 3 сарын 24-5-ны үед хийнэ. 3 сарын сүүлчээр эдийн засгийн форум болно. Монголын эдийн засгийн форум маань Монголдо бүтээцгээе гэсэн ийм сэдвийн дор явагдана. Салбар олон хуралдаанууд хийгдэн тодорхой асуудлуудыг бол ярина. За засгийн газраас ойн цэвэрлэгээ гэдэг хөтөлбөр баталсан байгаа. За энэ маань одоо бодиттой ажиллаж хэрэгжиж эхэлж байна. За оюутны цагийн ажлын талаар бид нар тусгайлан хуулийн төсөл боловсруулсан байгаа. Өчигдөр бид нар яриад тусгайлсан хууль хэрэггүй юм байна. Хөтөлбөрийнхөө хуулийн нэмэлтийн өөрчлөлт оруулаад улсын хурлд өргөн барья гэсэн. Тэгэхээр 4 сарын 5-нд эхлэх улсын хурлын чуулганаар энэ оюутны цагийн хөтөлбөрийн асуудлыг бид нар тусгайлан оруулж байгаамаа. Оюутнууд энэ хууль гарснаар хичээлийнхээ хажуугаар цагийн ажил эрхэлж бас тодорхой хэмжээний төлбөр мөнгөө төлөхөд одоо нэмэр ханд болох ийм ажил хийх боломжийг бүрдүүлж байгаа. За өнөөглөө Coal Mongolia буюу Монголын одоо нүүрсний салбарын томоохон олон улсын хурал болж байна. Энэ жил бид нар 30 гаруй сая тонн нүүрс экспортлох ёстой. Гэхдээ зөвхөн нүүрсээ түүхийгээр экспортлох биш, нүүрснээс хий гаргах, нүүрсийг шингэн түлш болгох, нүүрсийг кокс болгох гээд энэ чиглэлийн одоо боловсруулах үйлдвэрүүдийн асуудлууд бол нэлээд эрчимтэй эхлээд явж байгаа. За энэ асуудлуудаа бол бид нар ярьлаа. За маргааш өнөөдөр маргааш манай зарим сайд нар бол орон нутагт нэлээд томилолттой ажиллаад байгаа сүүлийн үед. За оюун гэрэл сайд маань баруун аймагуудад ажиллаж байна. За Ховд аймагт нөгөө нодон жил бид нар нэг хамтдаа очиод намар зах барих тухай асуудал ярьсан. Тэр мэн ажил хэрэг болсон. Маргааш Ховд аймагт битүү захын нээлт болно. Нэг дэх өдөр Увс аймагт битүү захын нээлт болно. За тэнд тэрвш тавг сайд очино. За тэгээ зөвхөн захын нээлтэнд очих биш, иргэдтэй уулзсан, сумдаар орж ярилцсан. Оюун гэрэл сайд маань хар ус нууран дээр болох өвлийн одоо баярт бас оролцох учиртай. Ингээд шинжлэлийн засгийн газрын нодон жилийн ярьсан тэр ажлууд бол ярьсан зүйлүүд бол ажил болж бас хэрэгжиж байгаа. За нөгөөх нь Баян-Улгийн аймаг байгаа. Баян-Улгийн аймаг бол 3 сарын дундуур захаа эцэлж ашиглалтанд оруулна. Энэ бол зөвхөн төсвөөс мөнгө гарсан юм биш. Тэр гадаа контейнер дотор зогсож байсан, задгаа зах дээр зогсож байсан хүмүүс бас өөрснөө мөнгө гаргаж энэ захыг бүтээн босгоход бол бас нэмэр ханд болсон. Тийм учраас энэ бол төрөө хувийн хөвшлийн хамтын түншлэл хамтын ажиллагааны үр дүнд энэ захууд бол бодиттой ажил болж ашиглалтанд орж байна. За мань одоо 3 сард эх 7 хоног болоо тэрний дараагийн 7 хоногт манай сайд нар бол нэлээд олон газар орон нутгуудад бол томилолтоор ажиллана. За төгсгөлийн мэдээлэл бол би та бүхэн тараачих гэсэн. Нөгөө 1151 төслийн материал ирсэн. Тэр маань нэр нь юу болж ин чимээгүй болчихоо яач вэ гэж санаа зовж байгаа. Тэгэхээр би мөнгө захирлыг энд бол байлгацсан байгаа. Та нарт бол материал тараасан уу? Ганц хуудас материал тараачих гэсэн. Тэр нь болохоор энэ ажил бол явж байгаа.
өдөр болгон хийгдэж байгаа хөгжлийн банк ажиллаж байгаа. Тэгэхээр экспортын ямар чиглэлийн төслүүд хичнээн төсөл ирчээд байна уу? Импортыг орлох ямар төсөл ирчээд байна уу? Хичнээн төсөл ирчээд байна уу гэсэн энэ хураангуйсан мэдээллийг та бүхэн тараачаа гэсэн. Ер нь бол энэ ирсэн төслүүдийг харах юм бол дийлэнх нь бол импортыг орлох чиглэлд бол ирсэн байгаамаа. Нийтдээ импортыг орлох чиглэлээр 776 төсөл ирсэн байна. За экспортыг дэмжих чиглэлээр 121 төсөл ирсэн байна. За энэнийг та бүхэнд тараачих учраас аваад асуудал гарвал бас мөнгө бат захирал маань байгаа учраас хариулнаа. За баярлалаа. Яг одоо сонин хөвлөөр гарч байгаа юм чинь бас нотлоготой 100% гэж үзэхэд хэцүү. Тийм учраас хөрөнгийн биржийн талаар тиймэрхүү яриа болж байгаа юм байна. Энд дээр төрөөмчийн хороог тодорхой шалгалтаа оруулаад дүнгээ хэлээ гэсэн. Тэгэхээр юу нь зөв, юу нь буруу гэдгийг шалгалт орж иж тодруулж иж хэлэх юм аа. За шатхууны үн дээр бид нар бас тодорхой байр суурь илэрхийлсэн байгаа. 10-20 төгрөгөөр гадаадд тэр гадна талд ч юм уу хөдлөхөд бол тэрнийг бол бид нар хаагаад байх юм байхгүй. 90 төгрөг юм уу нэлээд хэмжээгээр үн өсөх шалтгаан бол байхгүй. Тэр тохиолдолд бол бид нар шудраг өрсөлдөөнийг зөрчиж байгаа гэж үзэх учраас арга хэмжээ авнаа. Яаж байгаа цаасаар харахад энэ бол 1151 төсөл бол бас дотор нь ингээд ангиллах төслүүдтэйгээ танилцахад бол нэлээд цаг хугацаа авдаг. Тэгэхээр эхний ээлжинд бол эхний ээлжийн ажлууд хийгдээд экспортыг дэмждэг төслийг хэд байгаа юм, импортыг дэмждэг төслийг хэд байгаа юм. Тэрэн дотроо жишээлх юм бол яг импортыг орлдог ямар төслийг хичнээн ширхэг байгаа юм, үнийн дүн нь хэд байгаа юм. Ер нь экспортыг дэмжигээгүй, импортыг орлогыгээгүй, энд бас хамаагүй өвцөн төслийг хэд байгаа ингээ бүгдийг нь бол ангилсан байгаа. Ер нь засгийн газрын барьж байгаа бодлого бол мэдээж энэ их олон төсөл дотроос шаардлага хангасан төслүүдийг бол бид нар аль болохоор л дэмжих юм бодолтой байгаа. Тэр нь бидний 180 төгрөгөөр дэмжихээс гадна үнэхээр шаардлага хангасан Монгол улсад хэрэгтэй импортыг орлох, экспортыг дэмжих төсөл байвал бид нар тэрнийг цааш нь одоо өшөө цаашаа боловсруулах, өшөө цаашаа хөрөнгө оруулагч хайх, өөр одоо санхүүгийн их хөөсөр хайх гэдэг чиглэлээр бид ажилланаа. Мэдээж шаардлага хангахгүй байгаа бидний тавьсан экспортыг дэмжих, импортыг орлохын зорилтыг хангахгүй байгаа төслүүдийг бол бид нар бол буцаанаа. Хөрөнгө оруулалтын хууль, хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дагаж гарах зарим журмууд гараагүй байгаа нь үнэ. Энэ одоо ойрын хугацаанд засгийн газрын хурлаар оруулахаар манай эдийн засгийн яамных ажиллаж байгаа. Энэ эх 7 хоногт бараг би орчих гэж бодож байна. Тагнуулын ерөнхий газрын дутуу баригдсан байшина. Энэ дэр би нэг тайлбар хэлчихье. Би бас надад бас нөгөө манай хэвлэлийн хүмүүс хэлэхдээ жоохон буруу зөрөө ойлголт яваад байна гэж. Ямар ч байсан энэ байшин бол 13.54 төгрөгөөс ихэж дуудах юм. Энэ байшин яагаад ингэ дуудлага худалдаанд оруулах шаардлагатай болсон бэ гэхээр нэгдүгээрт одоо энэ хажуу талд байгаа тагнуулын ерөнхий газрын одоо байршил нь бол буруу болчиход байна. Дүнжин гарав гэдэг захын хажуу талд тагнуулын ерөнхий газрын байшин босч эхэлнэ гэдэг бол буруу болсон. Хоёрдугаар энэ хажуу талд байгаа метр квадратаас бага байгаа. Гуравдугаар тоноглол хийх тэр боломж нөхцөл муу байгаа. Ийм хэдэн шалтгааны улмаас энэ байшинг барьж цааш нь тагнуулын ерөнхий газар авч ашиглах боломж нөхцөл муутай. Дээр нь маш их өндөр өртөгтэй. Дээр нь маш их олон байшингийн цуглуулга байгаа энд. Тийм учраас энийг бол худалдах нь зүйтэй гэсэн. Цаашаага хэдэн байшин ингэж худалдаанд орох уу гэхээр олон байшин орох байх. Тэгвэл нөгөө их хурл дээр царцаачсан гэж байгаа тэр объектуудыг аудитын ерөнхий газар үнэлэлт өгнөлт өгж байгаа. Энэ ажил нь бол хараахан дуусах байх шиг байна. Энэ дууссаны дараа засгийн газарт өгнө. Засгийн газар тэндээс нь за энийг нь бол зогсоогоо худалдаанд оруулна. Энийг нь бол хөрөнгийн нэмээд гаргаад дуусгана гэсэн шийдвэрийг гаргаж улсын хурлд оруулж батлуулах учиртай. За энэ нэг үгэн дээр жоохон болгоомжтой хандаад байгаа л да. Төрийн өмчийг хөвчлөх гэхээр манайханд ямар ойлголт юу болцсон гэхээр нэг хэдэн хүнд л өгч чинь гэж ойлгодог. Бид нар бол төрийн өмчийг эзэмжүүлэх гэж ярьж байгаа. Энэ эзэмжүүлэх гэдгийн цаатал дээр их олон хэлбэр байгаа.
Жишээлх юм бол менежментийн олон төрлийн хэлбэр байдаг юм байна. Одоо эх 7 хоногт бид нар сонсъё гэсэн. Жишээлх юм бол түрээсийн менежментийг нөгөө түрээсэлдэг хэлбэр төрийн өмчийг заавал худалдчихдаггүй. Нойтон түрээс, хуура түрээс, зөөлөн түрээс, хатуу түрээс гээд 4 төрлийн түрээс байдаг гэж ярьсан. За энийг бид нар нэлээд судалж энийг хэрэгжүүлье. Нөгөө нэг нь бол Францын төрийн өмчийн туршлагыг манай төрийн өмч орооныхан судалсан байна лээ. Тэрнийг тэр чигт нь худалдачихгүй. Тэгвэл жил бүхэн төрийн өмчийн компани тодорхой хувийг олон нийтэд биержээр жишээлх юм бол санал болгох замаар жилээс жилд тэр төрийн өмчийн компани хувьд очих хувь нэмэгдээд байдаг. Ингэхээр бас ямар ач холбогдолтой вэ гэхээр тухайн компани үйл ажиллагаанд том донцлогоо өгдөггүй. Тэгээ яг нэг жил нэг 5-10% нь явсаар байгаад нэг 5-10 жилийн дараа тэр компани бүрэн ховчлогдох. Иймэрхүү арга хэлбэрч бас байх юм байна. Тэгэхээр бид нар өнөөдөр бүх арга хэлбэрээ бол тодорхойлчоогүй байна. Энэ бол манай төрийн өмчийн ороо нэлийн идэвхтэй ажиллаж судалгаануудыг хийдсэн. Зарим боломжтой юмыг бид нар бол байшин савтайг нь хөвчилчихье гэж байгаа юм доо. Олон жил одоо үр дүнгүй, үр ашиггүй, алдагдaltaа тэгээд байгаа бас нэг олон хүний одоо эрх ашигыг хөндөж том донцлогоо хийхээргүй тиймэрхүү жижигхэн энэ төр газруудыг бол бас хөвчилчихье гэж байгаа. Дээрний хөвчлөлний гэдгийн цаа тал дээр жишээлх юм бол авто зам засвар арчилтын компани гэж байдгийн бүх аймагуудад тэрнийг бид нар орон нутагт нь өгчөж байгаа юм. Тэгээ орон нутгийн удирдлага нь илүү наадах дээр анхааралтай эзэмшиж байгаа. Тэгэхээр орон нутагт нь одоо зам гүвээ хаагдах юм бол тэрнийг ашигла. За тэгээд одоо аймгийнхаа төв дээр байгаа жижиг зам засвар янз бүрийн юм наадахаараа хийлэг гэх шиг. Тэгэхээр хэдүүлээ юу гэж ойлгох вэ гэхээр энэ төрийн өмчийг эзэмжүүлнэ гэдэг бол бидний хуучин ганц юм дуудаад худалдчихна гэдгээр биш. Маш их өргөн, маш их олон аргуудаар энийг бол эзэмжүүлнэ гэсэн ийм бодлого гарч байгаа. Сан болгоно гэж яриаг байгаа. Ер нь бас ингэж ярьж байгаа. Одоо энэ Сингапур улсад бол энэ төрийн өмчийн их олон жижиг компаниуд нийлээд нэг том компани болоод Temasek гэдгийг. Нэг ийм том чадaltaй компани болчвол бас улс орондоо хэрэгтэй байдгийн биш үзгээд тэр чиглэлийн судалгаанаас хийгдэж л байгаа. Өнөөдөр манад бас нэг тийм практик бий болж шít. Эрдэнэс ЭМЖЛ гэдэг компани доотал дээр чинь бол одоо ингээд Эрдэнэтийн 51%, шив байгуулаа 5 толгой, оюу толгойн 34%. Ингээд бас нэлээд олон уул уурхайн чиглэлийн юмнууд нэг компанид ор төвлөрч байгаа. Тэгэхээр эцэст энэ төрийн өмчийн компани менежментийг сайжруулж ашиг орлоготой болгохын тулд ямар аргыг алинд нь хэрэглэх гэдэг ийм л одоо судалгаа хийж байгаа. Ямар өмнөхийн зураг болохгүй байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгүүлье гэсэн. Харин та нарын санал юм шиг байл мөнгө төр дарга маань хэлээд цаг 12 болгоцсон. Нэгд өдрийн бүтээн байгуулалтын цагийг хэдүүлээ та нарын саналын дагуу 12 болгоцсон байгаа. Тэгэхээр 12 цагт ирээд тэрнийг нэлээд тодруулж асуугаараа. Нөгөө тендерийн газрын дарга эмэгтэй ингэж чаргал ярина. Дээр нь би нэг зургийн хүмүүсийг бас байлгачих Батмөгч үл. Нэг зургийн хүмүүсийг бас байлгачих. За шинэ сүм бол за одоо бас чаахан яанда хэдүүлээ нэг суманд 14 төгрөг тавьсан байгаа л да. Та нар газар дээр нь очио үзтээ. Би бас намар очисан. Тэгтээ хэтрүүлж л байна л да. Яг эхний хүчраас биднэрт бас алдаанууд гарч байгаа бах. Тэр алдаагаа заснаа. 14 дотор л багтааж барья гэсэн. Одоо тэгэл барайл юугаа барьж чаддаг гэсэн чинь тэгэл зогсох хэрэгтэй. За нэг сумыг дахиад 10 тогтохгүй 15 гэвэл ерөнхийдөө бид дампуурна шүү. Тийм байхгүй. Харин энэ жилийн 16 сум бол 10 биш нэг нь 5-4 болсон шүү. Харин ч өшөө баг одоо хөрөнгөөр барьмаар юм байна. Яагаад тэгэхээр хуучин сумын төв нь хажуу талд нь байж байгаа. Энэ талд нь дахиад шинэ сумын төв байгаа. Тийм хуучин сумын төвийн тэр байшингууд яах юм? Юу болох юм? Маш олон асуудал үүссэн тэр шинэ сумын төвийг бид нар барьж байгаатай холбогдуулаад. Тийм учраас хэдүүлээ байгаа 5-4 төгрөгөндөө багтаагаад дотор тал нэг инженерийн шугам сүлжээг сайжруулад нэгдсэн халаалттай болдог ч юм уу. Шаардлагатай бол дахиж нэг сургууль эмнэлэг барьдаг ч юм. Ийм байдлаар ингэж бас нэг жаахан мөнгөнийхөө хэмжээг зөв зохистой болгож зөв зарцуулъя гэсэн энэ бодлогоор 16 суманд таваар үржүүлэхээр 84 төгрөг тавьсан байна. Түүнээс биш тэрнээс илүү мөнгөөр сумын төвийг янзлна гэдэг бол одоохондоо бид арай амжихгүй. За яваанда дараа чи ээлж нэмж болох байхаа гэж бодож. За Самура юу тэр нэг Японы йений бондын асуудлаар мөнгө бат дараа хариулчих заах төгсгөлд зовоод хой би эл дээр бас баахан хариулт өгүүлээ үстэй.
хүн ойлгогдол ярьдгүй шиг байна дээ. Одоо миний дараа мөнх хотоор өөрөө суугаад хариулт өгч. За орон нутагт хаана 2000 болчих 2090 болцсон. Сураг ажим ярихгүй шүү. Яг хаана одоо статистикийн хорооноос хамгийн сүүлд судалгаа хийсэн байна. Тэр судалгаагийн дагуу бас хөдөө орон нутгатайгаа хүмүүс рүү холбоо яриад асуугаад 2000 эрттэй байна. Худлаа мэдээлэл байна. Худлаа мэдээллийг бол тарааж болохгүй. За тэгэхээр 94-өөс дээшээ гарвал арга хэмжээ авах гэж би хэлээгүй. 94-гээр өсчих гэж асуухаар чинь 94-гээр өсөх шалтгаан огт байхгүй. 90 байтугай 54-гээр өсөх шалтгаан байхгүй. Хэрвээ тийм байгаа бол та нар яг энэ аймгийн энэ сумын нутгийн тэр колонк гэдгийг хэл. Тэгвэл одоо манай шудраг өсөлтөөнийхэн очоод тэн дээр нь бол арга хэмжээ авчнаа. Үндэсний статистикийн хорооноос судалгаа нь гаргасан байлээ л дээ. Вебсайтн дээр бас тавьсан байлээ. Ховд аймагт бол 2000 эрт хүрсэн байлээ. Ер нь баруун аймагуд бол огцон нэмсэн гэдэг бас судалгаа гарсан байлээ. Уцтад асуухад ч бас тийм нэмэгдсэн л хэлээ л дээ. За уцтад асуугаад сумынхаа нэрийг шатгын түгээгүүрийн газрын нэртэй хэлчих. Тэгэл асуудал байхгүй. За би одоо хэвлэл мэдээллийнхэнтэй ч юм уу янз бүрийн хүмүүсийн хэрүүл хийгээд идэггүй. Намаа бид нар засгийн газрыг шинжлэлийн засгийн газрыг ингээд ийм юм чин буруу байна шүү, тийм юм чин буруу байна шүү гэж шүүмжлээ за баг зэрэг жаахан дэгстүүлээ шүүмжлэхийг ч хүлээгээд авчдаг. Хүний нэр төр талдаж хэвлэлийн багварал хийж бомбурдаа гэдэг номны мөнгө идсэн гэдэг хэрэгээр намайг хэвлэлийн багварал хийж нэг хоёр залуу баах юм ярьсан. Би бол бас зөвлөсөн. Одоо яах вэ? Ажлаа хийгээ явмаар байх яах вэ гэсэн. Одоо арайч бас хэтэрч байна. Зүгээр хүн хандуураад хэлхийг би бас бол нэг тоодгүй. Хэвлэлийн багварал хийгээ хэлж яах гэдэг бол өөрөө үндэстэй судалгаатай тооцоотой нотлоготой юм ярьж байгаа байх гэж бодоод битүүрийн ойлголт зөрөөд байна. Би тэр бомбурдагийн мөнгө төгөр идэнэ гэж юу яах вэ? Тэр их хилний эзэдийн мөнгө надад ямар хамаа байх вэ? Би хууль зөрчсөн байхгүй учраас шалгаж өгөө гэж би цагдаагийн газар өгсөн байгаа. Цаашаа яаж байгаа мэдэхгүй. Тэр хэвлэлийн багварал хийсэн хүмүүс тэрнийг л нотл гэж байгаа өөр юм байхгүй шүү дээ. Би ч гэсэн бас нэр төрөөс сэргээлж авмаар байна шүү дээ. Наадах чиг буруу мессеж байхгүй юу? Олон нийтэд уян алтуй гэдэг нөхөр чи хүүхдийн нэр бариад хүүхдийн номноос мөнгө иддэг эсвэл одоо хууль зөрчидөг эсвэл монгол хэлний асуудлаар одоо монгол хэл гэж гоё юм ярьчихэд тэг хууль зөрчиөд байна. Энэ бол өөрөө засгийн газрын нэр хүндэд маш их хортой зүйл учраас дээр нь зориуд хэвлэлийн багварал зохион байгуулж яана гэдэг бол зохион байгуулалттай үйл ажиллагаа учраас би энийг бол цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Тэр хүмүүс энэ дээр нотлогоо л хэлэх учиртай. Асуудлаар би эх 7 хоногт цогтоодол даргаыг уулзуулъя л дээ. Би тэр нарийн ширийн тоог чи мэдэхгүй шүү дээ. Ер нь бол бид нар дээр ямар ажил хийж байгаа вэ гэхээр төрийн өмчийн компаниудаа яаж хөгжих юм бэ гэдгээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм. Энэ маань одоо энэ хаврын чуулганаар төрийн өмчүүдийг ингэж эзэмжүүлнэ, энийг ингэж хөгжлөн, тэрний тэгж эзэнтэй болгоно гэсэн ийм одоо томоохон бичиг баримтаа оруулж шийдлээ гаргуулнаа. За тэр нам хөдөлгөөн дээр болж байгаа юм байна. Эзэн биетэй л ярих хэрэгтэй л дээ. Нэг ийм цуурхал маягийн ам дамжсан яриа бол худлал яриа байдаг юм дөө. Манай нам бол дөрмийнхээ даваа ажиллаж байгаа. Шаардлагатай бол хурлаа хийчихнэ их асуудал байхгүй байна. Бид нар тэр нам дотор олон жижиг юм ярихаас илүүтэй ардчилсан намын түүхэн хариуцлагатай цаг үе ухаарч ард түмнийхээ төлөө ихийг бүтээх ёстой гэдэг дээр манай намын дийлэнх гишүүд бол санал нэгтэл байгаа. Ажиллах гэдэг дээр бол завар асуулт байна. За одоо үлдэж байгаа хугацаанд тэгвэл мөнх бат дарга нэг асуулт асууж сайдаа. Тэгэл ерөөсөө яригдаггүй. Одоо хийгдэж байгаа юм бол яамныхаа одоо хэмжээнд сургуулийнхаа хэмжээнд л яригдж байгаа асуудал. Би тэр сургууль жишээ нь яаж байгааг би ер нь мэдэхгүй байгаа. Тийм учраас шаардлагатай бол судлаад эх 7 хоногт бас хэлж болно. За баярлалаа. Сайдаа төрийн өмчийн орог яах юм, татан буулгах юм уу, сайхан бэлэг сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсаг ямар чиглэлээр байгуулсан юм болоо? Энэ талаараа таас мэдээлэл өгөөч. Хоцроод ороод ирсэн үү? Ааха. За одоо өхрийн баас шиг юм болно. За одоо ер нь бол би түрүүн зөндөө хэлчлээ төрийн өмчийн орон дээр төрийнхөө өмчийг хэдүүлээ яаж эзэнтэй болох вэ гэдгээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Их олон төрлийн хуулиур байд юм байна. Айл амтын янз бүрээр л хийсэн юм байна. Тэрнээс бид нар туршлага судалж байна. Их хурлын чуулган эхлэхээр оруулъя л гэж ярьж байна. Тэрэн дээр нь тэрнийг өнөөдөр татан буулга тэгмэг гэж ерөөсөө хинч яриаггүй. Одоо Сингапурын туршлагаар үзэх юм бол тэр олон төрлийн жижиг компаниудыг нийлүүлээд нэг том болгоод явдаг туршлага байна. Францын туршлагыг үзэх юм бол
компаниасаа жоохон хувийн жилдээ зараад гэдэг нь одоо бирж дээр арилжаалаад тэгээ хувь шилжүүлээд явдаг туршлага байна. Бас бус улсын туршлагыг үзэх юм бол шууд зардаггүй, шууд өгдөггүй. Объект нь төрийн өмчтэй хэвээрээ үлдчихэд түрээслээд нойтон түрээс, хуурай түрээс, хатуу түрээс, зөөлөн түрээс гээд явдаг юм байна гэж би түрүү нэлээд ярьчлаа л да. Самруу бондыг анх удаа Монгол улсаас гаргаснаар бид нэр ерөнхийдөө одоо яг энэ бондын зах зээлд дэлхийд хэмжээгээр бол хоёрт орох Японы одоо дотоодын йений зах зээлд анх удаа үе таалгаа нээсэн байнамаа. За одоо ингээд нэгэнт энэ зах зээлд тоглогч болсон болохоор цаашдаа Самруу бондоо дахиад ингээ гаргаад йений хөрөнгө оруулалт хөрөнгийн их усрыг босгоод ингэж ажиллах боломжтой болж байгаа. За Самруу бондын одоо йений яг зах зээл өөрийнх нь бас онцлог байна л да. Нэг удаагаар маш том хэмжээгээр тэгж бонд гаргадаг. Давталттайгаар тодорхой хэмжээний давталттайгаар хэд удаагаар бондоо гаргаж ингэж хөрөнгө оруулагчтай бие биенийг ингэж ойртож танилцаж итгэлцэж ингэж явдаг ийм өөрийн гэсэн онцлогтой зах зээл юм л да. За тэгээд энэ ажлын өрөөнд бол эхний ээлжинд 30 тэрбум йений хэмжээтэй эхний ээлж нь одоо анхны Самруу бондыг амжилтаар гаргах чад байгаа. За Самруу бондын яг хөрөнгө оруулагчдад төлөх хүүн нь бол жилийн 152% гэж тогтсон байгаа. За энэ хүүгийн хэмжээндээ бол бид нар маш сэтгэл хангалуун байгаа. Яг гэвэл зах зээлийн болоо одоо тодорхой нөхцөл байдлуудтай харьцуулахад бол маш сайн үр дүн төрсөн гэж үзэж байгаа. За үүний хажуугаар Самруу бонд мэдээж хэрэг Монгол Улсын засгийн газрын баталгаа мөн дээр Японы олон улсын хамтын ажиллагааны банк буюу одоо Японы төрийн эзэмшлийн одоо бодлогын тим санхүүгийн байгууллагын баталгаатайгаар гарсан байгаа. За тэгэхээр Японы энэ төрийн эзэмшлийн банк маань одоо Японы олон улсын хамтын ажиллагааны банк маань Самруу бондын нийт эрсдлийн ойролцоогоор 95% хувийг одоо өөр дээр авсан байгаа. Тэгэхээр энэ хэмжээний эрсдлийг өөр дээр авж байгаа болохоор тэд нар мэдээж эерэг одоо ерөнхийдөө Самруу бондынхоо одоо манай бондын эрсдэлтэй одоо тааруулсан хэмжээний шимтгэлээ авах нь бол зүй ёсны эерэг. Энэ бол бүх түвшинд одоо олон улсын түвшинд байдаг практик, тогтсон практик. Яг тэгвэл эрсдэл одоо өөр дээр авсан бол түүнтэйгээ тэнцэх хэмжээний тодорхой хэмжээгээр шимтгэл авч одоо өөрсдөө дотроо эрсдлийн сан байгуулж өөрийнхөө дотоод журмаар ингэж ажилтдаг ийм журамтай байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг ингэж баталгааны шимтгэл хүү төлнө гэдэг нь бол анхнаасаа тодорхой байсан. Гэрээ хилцэл байгуулах бүх ажил дээр бол энэ бол тодорхой байсан. Яг таг жилийн хэдэн хувь болох вэ гэдэг дээр бас бид нэр нэлээд идэвхтэй ажилласан. Энэ хувь хэмжээ бол бас одоо хэлэхэд бол бусад улс орны анх удаа гаргаж ирсэн Самруу бонд дээр тавьж ирсэн шимтгэлүүдтэй харьцуулахад бас их доогуур байгаа. Үүнд бол бид нар баярлж байгаа. Энэ бол бас манай Японы хамтрагч нар одоо түншүүдийн зүгээс биднийг дэмжиж байгаа энэ ажлынхаа нэг илэрхийлэл болов уу гэж ойлгож байна. Энэ бол ойролцоогоор жилд 2 орчим хувьтай байгаа. За тэгэхээр шимтгэлийн хүүдээр нэмэх нь хөрөнгө оруулагчдад төлөх яг Самруу бонд өөрийнх нь купон хүү нэмэгдээд нийтдээ бол энэ Самруу бондын зардал маань 3.5 орчим хувьтай болж байгаа. Гэхдээ нэг онцлог нь юу вэ гэвэл энэ баталгааныхаа шимтгэлийг бол нэг дор нь бүгдээр ингэ бөөгнөрүүлээд төлсөн байгаа. Тэр нь бол 5.7 тэрбум йен болсон байгаа. За тэгэхээр ингэсний үр дүнд ямар байдал үүсэж байгаа вэ гэвэл бид нар цаашдаа бол жилд зөвхөн 152%-ийнхаа хүүгэл төлөөд явах юм. Өөрөөр хэлбэл одоо манад орж ирсэн Самруу бонд маань 24.3 тэрбум йен болсон байгаа. Тэр нь бол одоо өнөөгийн ингээ ханшаар бодоод үсгээр ойролцоогоор нэг 400 тэрбум төгрөг болж байгаа. Энэ 400 тэрбум төгрөг дээр бид нар цаашдаа 10 жилийн хугацаанд 6 гаруй тэрбум төгрөгийн хүү төлөө явах юм байна. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол одоогийн нөхцөл байдалд одоо олон улсын зах зээлийн нөхцөл байдал ерөнхий эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулж харахад бидний хувьд хамгийн хямд төсөр өртөгтэй хамгийн сайн нөхцөлтэй ийм санхүүжилтийн санхүүгийн хүсвэр яхахгүй болж байгаа юм аа. Тэгэхээр цаашдаа 10 жилийн нийтдээ 10 жилийн хугацаатаар гарсан бонд дээр бид нар цаашдаа 152%-ийнхаа хүүгэл төлөө явах юм. Тэгэхээр энэ бол бидний одоо жил болгон гарах зардлыг их хэмжээгээр бууруулж байгаа. Одоо бэлэн мөнгөний урсгал талаас нь бол бидний үйл ажиллагаанд их ашигтайгаар тусч байгаа юм л да. За манай ажлын хэсгийн ажил бол ерөнхийдөө 2 сарын 25 гэхэд дууссан байх хэвээр. Тэгэхээр энэ хугацаанд бид нар дуусгах нь бол ерөнхийдөө одоо боломжтой байгаа. Манай ерөнхийдөө гол одоо энэ бүх төслүүдийг харж бүртгэх дотор нь яг шаардлагатай мэдээлэл нь байгаа мó яг бодиттой төсөл юм уу үгүй юм уу гэдэг тэр бүх одоо танилцах ажлууд маань ерөнхийдөө дууссан байгаа. Тэгэхээр одоо бид нар эцсийн байдлаар тоонуудаа эцэслээд нэгтлээд байж байна. Тэгэхээр энэ тоонуудаа танилцуулаад тэгээд гарах ёстой шийдвэр нь тэгээд гарах ёстой түвшиндээ гараад явах уу.